үзээд байна. Гэсэн хэдий ч өнөөдрийг болтол үр дүнгийн ажлуудад тэр бумаар хөрөнгө төсөвлөж эцэст нь иргэд бие эрүүл мэндээр хохирч үлддэг болоод байгаа юм а. Өөрөөр хэлбэл төрөөс хэрэгжүүлж байгаа ажил болох утаагүй зуух, утаагүй төлшийг өрх бүрт шахаж эхэлсэн ч дарга нарын ярьдаг шиг үр дүн гарахгүй байгаа учраас иргэд сүүлдээ утаа шүүгчтэй маск гэх импортын бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийх болоод байна. Иймээс ч өнөөдрийн үүсэт байгаа нөхцөл байдлыг хөндлөнгөөс дүгнсэн Монголын ногоо намаас үргүү зардлыг бууруулж бодит үр дүнд хөрөнгө оруулалт хийхээр нийслэлийн удирдлагуудад шин төслийг санал оруулаад байгаа ч дэмжигдэхгүй байгаа талаар мэдээллийг олон нийтэд хүргэхээр шийдсэн байна. Улаанбаатар хотын 200 мянган айлыг галт төлөхгүй халаалтын асуудал шийдлэх бүрэн болцсон. Нөхөн сэргээд түүхийж нарны батарейдаа суурлаад энэ сүлжээндээ бид нар захилгаанаа нийлүүлээд илүүдэл захилгаанаараа бид нар ус төрөгчийг нөөцлөөд ус төрөгчөөр эргүүлээд захилгаан гаргах шаардлагатай байна. Энэ техникийг шийдсэн Герман, Япон гэсэн улсууд хэрэгжилж байна. Яагаад Монголд хэрэгжилж болохгүй юм? Үнэтэй гэж асуудал ирж байна. Өнөөдрийн ойролцоогоор бидний цооцоогоор $946 сая хөрөнгийг 3 жилд оруулна. Та бид нар мэдж байгаа 1.5 тэрбум доллар гэдэр босгочоод юунд дүрсэн тодорхойгүй шин. $946 сая бид нар босгоод энийг хэрэгжүүлэх юм бол бид нар агаарын бохирдлоос бүр мөсөн сална. Иймээс цаашид дээр хэлсэнчлэн түүхийн нүүрс төлөх тухай асуудлаас бүрэн ангижирч утаанаас салах арга замыг нийтээрээ сонгохыг Монголын ногоо намаас уриаллаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Орой мэдээлэл